Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Шинжээчийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар тэтгэврийн сангийн талаарх шинжээч Дарханбаяр болон Эрдэнэслэг миний бие танилцуулахад бэлэн болоод байна. За тэгэхээр хэрвээ та ажил хийдэг, тогтмол сар бүр цалин авдаг бол өнөөдөр гарах юм танилцуулгын талаар маш сайн шимтэн сонирхоорой гэж хүсэж байна. Тэгэхээр тэтгэврийн сан гэж яг юу хэлээд байгаа Дарханбаяр? За тэгэхээр хоёулаа нэг түүх яриад эхлэе. За слайдаа эхлүүлэхээс өмнө. За тэгэхээр тэтгэврийн сан гэж ойлголт өөрөө ханаас эхэлсэн юм бэ гэхээр 19 дугаар зууны үед Европ төв аж үйлдвэрчлэл орсон. Аж үйлдвэрчлэлтийн үеэр Европын өндөр настнууд дийлэх нь ажилгүй болсон. Дээрээс нь ядууралд орох эрсдэл үүссэн. За ингээд анх 19 дугаар зууны сүүл үеэс эхлээд Герман улс ер нь халамжийн тэтгэврийн тогтолцоог бий болгоё буюу яг одоогийн хэлдгээр нь улсын тэтгэврийн тогтолцоо гэдэг зүйлийг бий болгосон. За ингээд улсын тэтгэврийн тогтолцооны гол агуулга нь юу байсан бэ гэхээр шууд улс татвар төлнө, ажилтан татвар төлнө. За эргүүлээд халамжийн байдалтай тараана. Гэтэ нөрөө ядуурлаас аварч исэн ч гэсэн тухайн үед урт хугацаанд бол орчин тогтч чадаагүй. За ингээд 20 дугаар зууны дунд үе хүртэл халамжийн тэтгэврийн тогтолцоотой улс орнууд маань явж хагаад 1950 оноос эхлээд хуваарлтын тогтолцоо шилжиж. За татврын мөнгөөр халамж үзүүлдэг байсан тогтолцоо маань өөрөө залуу ажил эрхэлж байгаа хөдөлмөрчдөөс нийгмийн даатгал шимтгэл авч эргээгээд нэг ахмад өндөр настай болсон хүмүүстээ хуваарлж өгдөг. Энэ хуваарлтын системийг бол бий болгосон. За энэ хуваарлтын систем нь тухайн үед бол маш сайн ажиллаж байсан. За ингээд маш сайн ажиллаж хагаад хэрэгжүүлэхэд амархан байсан сайн ажиллаж байсан. Гэхдээ жил ирэх тусам хүн амын хөвшрөлт гэдэг зүйл өөрөө ихсэх тусам хуваарлтын тогтолцоо хүндрэлтэй болж ирсэн. Өөрөөр хэлбэл хөвшрөлт ихсгээр чинь тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тоо дийлэнх болох нь болооддаг. Хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудын тоо хүн амтайгаа харьцуулахад багасаад ингээд энэ хоёрын баланс нь алдагдж эхэлж байна. За ингээд 1880 оноос хойш ер нь улс орнууд бол хөрөнгө оруулалтын хоримтлуулдаг ийм тэтгэврийн тогтолцоолоо шилжээ гэдэг шилжсэн байж байгаа. Тэр хоримтлуулдаг тэтгэврийн тогтолцоо нь болохоор иргэн бүрт тодорхой бодит данс байдаг тэтгэврийн нэр дээр. Тэр нь хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсдөг. Тэр хөрөнгө оруулалт нь цаашаа эдийн засгийн бодит сектор руугаа чиглэж идэг. За ийм үндсэн агуулгуудыг бол хэдүүлээд орчуулахаарай. Тэгэхээр Монголын хувьд бол мэдээж яг одоогийн байдлаас харахад ер нь бол хөрөмтлийн тогтолцоо гэж ойлгож болно. Бид нар цаашаа хуулийн шинжилгээ хийгээд тэтгэврийн реформыг хийгээд илүү хөрөмтлийн тогтолцооноос илүү хуваарлтын тогтолцооноос хөрөмтлийн тогтолцоо шилжих алхмуудыг бол одоогоор хийж байна. Гадны улсуудын хувьд бол аль хэдийн 100 жилийн өмнө хийгдээд шилжчихсэн байгаа тогтолцоо шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо манай улсын тэтгэврийн асуудал өөрөө юу вэ гэхээр мэдээж хөвшрөл ихсэж байгаа. Хүн амын нийт иргэдийн 11% нь тэтгэврийн насныхан байж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар одоо манай улсын дундад цалин чинь 2 сая 700 мянган төгрөг. Сүүлийн статистик. Тэтгэврийн дундад хэмжээ 848 мянган төгрөг. За ингээд багч гисэн сар болгон нэмэгдээ явж байгаа. За ингээд үзэхлээр чинь дундад цалингаар амьдарч ирсэн хүн маань эрэгтэй хүнийг аваад үзэх юм бол 65 нас хүртэл дундад цалингаар амьдралаа гэж бодоход тэтгэвэр зарсныхаа дараа тэр цалингийнхаа 30% тэнцвэн хэмжээний дүнгээр амьдралаа залгуулахаас өөр дарахгүй болчих. Өөрөөр хэлбэл Монгол тэтгэврийн хэмжээ дундад тэтгэвэр дундаж цалин хоёрын харьцуулалт 30% байна. Өндөр хөгжсөн орнууд энэ өөрөө 50% байдаг юм аа. 50%-аас илүү байдаг юм аа. Тэгэхээр энэ дээр манай тэтгэврийн тогтолцооны гол асуудал нь бол ерөөдөө энэ болчиход байгаа. Тэтгэврийн тогтолцооны гол шийдэл нь өөрөө ядуурлаг арилгах байдаг. Гэхдээ хуваарлтын тогтолцоо гэдэг зүйл 1950 онд анханасаа улс орнд хэрэгжүүлэхээ болцсон учраас дараагийн шат руу бид нар гарах хэрэгтэй. Тэгэхээр дундаж тэтгэврийн хэмжээ бага учраас тэтгэврт гаргахсад эмзэг давхаргад шилжиж байгаа нь манай улсын асуудал болж байна гэсэн үг. Тэгэхээр зайлшгүй энэ асуудлыг шийдэх ганц гаргалгаа нь хуваарлт биш хөрөнгө оруулалтын тогтолцоо. Хөрөнгөлүүлэлтийг тогтолцоо. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Тэтгэврийн индексийг гаргадаг. Аль улсын тэтгэврийн систем илүү ард иргэдэд ач харгалтай байлгаад байгаа юм, санхүүгийн хувьд илүү байгаа юм бэ гэдэг. За ингээд харахад Нидерланд үйж гин, Норвеги үйж гин, Айсланд, Дани гэдэг энэ улс орнууд бол 75-аас дээш индекс оноотой улсууд байна.
Тэгэхээр одоо эндээс одоо хоёулаа нэг одоо зүйлийг хэлэх юм бол ер нь дэлхийн дийлэнх улс орнууд нэг зүйл дээр санал нэгдэж байгаа. Тэр нь төр өөрөө дангаараа тэтгэврийг дааж авч чадахгүй байна. Тэгэхээр төр яах ёстой вэ гэхээр төр нэмэх нь хувийн хвшил, хөрөнгөний зах зээл, дээрээс нэрэгдээ хариуцлага тийм. За эдгээр бүх зүйл нэгдэжээж өөрөө тэтгэврийн тогтолцоог шинжлэх шаардлагатай байна гэдгээр санал нэгдсэн. За ингээд үүний үндсэн дээр одоо хувийн компаниуд чийдэг иргэний хариуцлагч бий болдог нэг хөрөмтлийн тогтолцоо түүний нэг гол жишээ болох за тэтгэврийн хөрөнгө оруулалтын сангууд хувийн тэтгэврийн сангууд гэсэн зүйл одоо бий болж байгаа. За жишээ нь одоо Норвегийн хувийн тэтгэврийн санг хоёлаа аваад үзье. Одоо энд хамгийн гайгүй оноотой улс нь одоо 75.2 онооны индекстэй Норвеги. За Норвеги яаж юм нэхэр одоо эдийн засгийн хэмжээнээс 30%-аар илүү хэмжээний тэтгэврийн сангийн хөрөнгөтэй. Тэтгэврийн сан юг санхүүжүүлж байгаа нөхөр зам барихыг санхүүжүүлж байна. Бомбтыг санхүүжүүлж байна. Дэд үтсийн төслүүдийг санхүүжүүл хийж байна. Тэ? За ингээд ер нь бол санхүүгийн систем нь боломжтой яваад байдаг. Нөгөө талаа төслүүд нь явж байдаг. За нэг Сингапур улсын жишээг харах юм бол одоо Сингапур улс юу гэж нөхөр тэтгэврийн сангаараа эргүүлээд орон сууцны төслүүд рүү хөрөнгө оруулцдаг. Орон сууцны төслүүд. Эрүүл мэндийн төслүүд эмнэлэг барихад хөрөнгө оруулцдаг. Дотоодын бондуудад хөрөнгө оруулцдаг. Ингээ үр дүнд нь ямар үр дүн бий болж байгаа нөхөр Сингапур улсын нийт иргэдийн 80 гаруй хувь нь аль хэдийн орон сууцтай болчихсон. Өөрөө эзэмшлээ. Дээрэс нь одоо эрүүл мэндийн үйлчилгээ нь маш сайн. Дотоодын бондоо өөрсдөө байгаа учраас дотоодын өр гэдэг зүйлөөрөө бага байх. За тэгэхээр одоо ийм давуу талуудыг бол одоо дээрх хэдхэн улс орны жишээ бол бий болгож байна. Тэгэхээр зөвхөн одоо чиний сайн ярьсан зүйлээс гадна давхараас хөрөнгөний зах зээлийн идэвхжил тэр арилжааны идэвх гэдэг зүйлийг яг тэтгэврийн сангаараа санхүүжүүлж байгаа учраас нэмэгдүүлж байгаа маш чухал онцлогтой юм байна шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ бүгдээс үндслээд эдгээр улсууд юу вэ гэхээр хувийн тэтгэврийн сан гэдэг зүйл гэж. Иргэдэн цуглуулдаг. За зарим улсуудад одоо албан тий одоо албан тэр шимтгэл татвар одоо нийгэм дадлын шимтгэлд нь хөрөнгө оруулалт хийх хэсгийг ингээд хуульчлаад өгсөн байж байна тий. За ингээд тэтгэврийн сан руу хөрөнгө нь ордог. Тэтгэврийн сан хөрөмтлөгддөг. За би нас урчлаа гэж бодоход миний өр хөвгт болон акционерт өвлөгддөг. Засаг сайтай, хууль эрх зүйн нарийн зохицуулалттай. За дээрэс нь одоо хөрөнгө оруулалтын сан, за Монголын хувьд бол татварын өнгөлөлттэй. За ийм давуу талуудтай сангийг бид нар бий болгож болно гэсэн санааг хэлээд байна. За тэгэхээр одоо бид нар юу ярих вэ гэхээр хүн цалин авъя, тий? За иргэн дархан баяр 2,700,000 дунд цалин авахад миний цалин 2 багтана. Би нийгмийн татгалаа төлн татвараа төлнө. Мөн түнчлэн үлдсэн хэсгээ би одоо хөрөмтлийн тий одоо ерөө боломжтой бол хөрөмтлийн үгүй бол би зарцуулна. Тэгэхээр одоо хувийн тэтгэврийн сан дээр юу ярих гэж байна вэ гэхээр мэдээж одоо улсдаа төлж байгаа татвар нийгмийн дадлын шимтгэлээ төлөё. Дээрэс нь нөгөө зарцуулах, хөрөмтлүүлэх нөгөө нэг жижиг хэсгээсээ одоо тэтгэврийн саналга хөрөнгө оруулалт тий. Тэгэхээр хөрөмтлийн тогтолцоог бас дотор нь хоёр ангилаад байгаа юм л даа. Хагас хөрөмтөл болоод одоо хөрөмтлийн тогтолцоо гэдэг. Аль нь санхүүгийн зах зээл рүү одоо оролцдог. За хагас хөрөмтлийн гэхээр тодорхой зарим хэсгийн шууд хуулийн тогтолцоо руу тодорхой дүн бол шилждэг. За ийм одоо тогтолцоо бол байж байна. Ингэнээр ойлгох таа гэж хэлж байна. За тэгвэл мэдээж тэгвэл яг дотоодын зах зээл дээр яг Монголд яг одоо энэ зүйлийг хэрэгжүүлж байгаа компаниуд байгаа юу? За миний сонссноор за тэтгэврийн явган сан гэж байдаг. Бод группийн хэрэгжүүлж байгаа голланд банкныхаа ордог. За эдгээрээс өөр тийм яг тэтгэврийн явган санг дотооддоо хэрэгжүүлээд хууль эрх зүйн зохицуулалт нь яг одоогоор яг ямар байгаа юм бэ? Тэгэхээр одоо яаж нэгээр тэтгэврийн одоо хувийн зарим сангууд хөрөнгө оруулалтын саалбартыг үүсгэн байгуулж байна. Хөрөнгө оруулалтын менежмент компанид ор. Тэгэхээр одоо бидний ойлгох ёстой гол зүйл нь юу болчихно гэхээр тэтгэвэр гэдэг бол одоо аль нэгэн улс төрчин гинт гарч ирээд зээлийг нь тэгэлдэг тийм эсвэл ихсэгдэг багасгадаг юм зүйл бол биш ээ. Одоо улс төрчдөө өгж байгаа төрөөс өгж байгаа халамж бол биш. Энэ бол өөрөө хөдөлмөрийн үр шим. Тэгэхээр хөдөлмөрийн үр шимээ авах том боломж нь хувийн тэтгэврийн санд байгаад байна. За ингээд гадны орнуудад хэд хэдэн жишээг ойлоод өртөө л та. За жишээ нь одоо McDonald's гэд бүгдээрээ мэдж байгаа тийм компани. Төрөө олонны сүлжээ компани. За 420,000 гаруй ажилтнтай. Тэгээ ажилтнууд нь өөрсдийнхөө цалингаас одоо $1 хувийнхаа тэтгэврийн саналаар хөрөнгө оруулалт хийхэд
компаниас $3 нэмж оруулдаг. $100 өрөмтлөл бол $300 компани оруулдаг. Visa гэдэг төлбөр тооцооны компани 12,000 гаруй ажилтнтай. Энэ компани юу гэж юм бэ гэхээр ажилтнууд $1 хөрөнгө оруулахад $2 компаниас нэмж хөрөнгө оруулдаг. За хамгийн сүүлд одоо байгуулагдсан биотехнологийн компаниг шинэ аваад үсэх юм бол ажилтан цалингийнхаа 5% хөрөнгө оруулалтыг эргүүлээд одоо 5% тэтгэврийн өрөмтлийг ажиллуулагчийн зүгээс ия гэдэг ийм зүйлүүд бол явж байгаа. Одоо сүүлд тэтгэврийн ууган сан одоо 10 жил болоод за одоо өнгөрсөн онд одоо хүмүүстэй одоо эхнийхээ тэтгэврийнхаа өгөөжүүдийг санал болгосон. Тэгэхэд нэг гоё тоо гарч ил. Тэр нь юу гэхээр тэтгэврийн ууган санд 10 жил одоо хөрөмтлүүлсэн голланд банкны ажилтан 30 сая төгрөгийг өөрөөсөө оруулсан байна. 30 сая төгрөгийг банк одоо компаниас оруулсан байна. 60 сая төгрөг нь одоо хөрөнгө оруулалтыг өгөөж байсан байна. За ингээд өөрөөсөө 30 сая төгрөгийг гаргаад эргүүлээд 10 жилийн дараа тэтгэврт гарахтаа эсвэл ажлаа солихдоо 100 сая төгрөгийн хоригдлтойгоор гарч байгаа юм л да. Тий. Тэгэхээр ийм кейсийг одоо Монгол нэвтрүүлэх боломж байгаа. Цаашлаа тэрвээ энэ кейс маань өөрөө томрох юм бол тий одоо мэдээж манай улс чинь за нийт одоо тэтгэврийн ажил эрхэлж байгаа хүмүүс гэх юм бол за сая 500 мянган одоо хөдөлмөрийн насны хүн ам байгаа. За эдгээр хүн маань одоо жилдээ нэг сая төгрөг оруулахад л одоо хэд болж байна тий. Одоо дүн одоо маш өндөр дүн ярьж тий 1.5 тэрбум. За цаашлаад одоо 1.5 их 80 гэж ярих дүнгууд бол. Тэгэхээр эдгээр дүн маань өөрөө тэтгэврийн санд хөрөмтлөгдөд цаашаага яг эрүүл мэндийнхаа салбарт зарцуулах чаддаг. Шинэ эмнэлэг барихт нь одоо хөрөнгө оруулалт нь болдог. Зам барихт нь хөрөнгө оруулалт болдог. Одоо амрах газар барихт нь хөрөнгө оруулалт болдог. Тэ? Бүр одоо тог цахилгаан хэрэгтэй бол улсын тог цахилгааны одоо станцууд тэ шинэ цахилгаан станц барихт нь хөрөнгө оруулалт болдог. Тэ? Одоо ийм байдлаар одоо ерөөхдөө нь улсын тодорхой хэмжээний хөгжлийн гарцыг авчрах одоо ийм байдлаар одоо тэтгэврийн сан хөгжүүлэх боломж нь бол байгаамаа. Өөрөөр одоо хөгжсөн улсуудад тэтгэврийн сангийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 100%-аас давчиж байгаа. Одоо зарим улсууд 130%-аас аярлаа шүү. Манай улс хэд вэ гэж одоо 16.6%. Тэгэхээр энэ дээр тэлэх боломж нь байгаа. Тэгээ эдийн засгийн тэнцвэр хэмжээний тэтгэврийн хөрөлт бий болсноор саяны ярьж байгаа нөгөө бүх хэрэгцээтэй төслүүдээ санхүүжүүлээд явж болох юмаа гэсэн санааг бас давхар хэлэх гээд байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голланд банк үзүүлж байна. За жишээлбэл Америкийн нэгдсэн улс төр жишээ аваад үзье те. Америкийн нэгдсэн улсын за топ 500 компани багтаас S&P 500 индекс. За энэ индексэд Америкийн нэгдсэн улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа тэтгэврийн санд хамрагдсан хүмүүс одоо сар болгон ч юм уу улирал болгон яг тэр индексийг тогтмол хэмжээгээр худалдаж авдаг. Тэтгэврийн ууган сангаараа дамжуулаад. Тэгэхээр нөгөө талаас нь ингээд шууд бус байдлаар хараад үзэнгүүт нөгөө нэг Америкийн нэгдсэн улсын индекс гэж жил болгон гээд урт хугацаанд өсөлттэй байдаг шалтгаан нь бас иргэд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн тогтмол авж байгаа тэр зүйл маш том нөлөө үзүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо Монголын өргөний зах зээлийг хөгжүүлэхэд ч гэсэн энэ хүү тэтгэврийн ууган сан гэдэг зүйл хэрвээ бий болчих юм бол доктортой тогтмол өсөлтийн өргөний зах зээлийг бий болох боломжтой гэж харж байна тийм ээ. Тий. Одоо тэр чинь өөр санхүүгийн доктортой байдлыг илэрхийлж байгаа шүү тэтгэврийн сан гэдэг зүйл чинь. Тэгээ нөгөө талаа одоо санхүүжил хэрэгтэй талд мөнгөний өгч байгаа. Эсвэл одоо хөрөнгөний зах зээл рүү орж хоёр дахь харилцааны идэвхийг нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр одоо яаж нөхөр хүн амын тоо ихсэх тусам төрөл нэмэгдэх тусам за мэдээж хүн амын тоо бол одоо бүр дайн байлтын болол буруу нөхөөс бусд үед бол одоо тогтмол өсөлттэй явж байгаа шүү дээ аль ч улс орондоо. Тэгэхээр хүн ам өсөх тусам эдийн засгийн томорч байгаа. Тэрийгээ дагаад хөрөнгөний зах зээл нь өөрөө томорч байгаа энэ санхүүгийн доктортой байдлыг бол бий болгоно. Тэгэхээр эндээс үндэслээд нэг зүйлийг одоо нийт хувийн хвшлүүдтэй компаниудад уриалгаж бүгдээрээ ажилтнуудаа бодоод улсынхаа эдийн засгийн үнэмрийг бодоод дээрэс нь компанийнхаа одоо тий ажилтны доктортой байдлыг бодоод эхлээд хувийн тэтгэврийн санал хөрөнгө оруулалт хийя. Тий одоо ерөө улсын тэтгэврийн санд яг тийм тогтолцоо одоохондоо байхгүй байвал төлөө хувийн тэтгэврийн санал хөрөнгө оруулалт хийя. Ажилтнуудаа тэтгэврийн сангийг нээж өгье. Энэ өөрөө ямар давуу талтай юм хэрэг юм бэ? Одоо би одоо компани захирлуулаа гэж бодоход ажилтнуудаа 20% цалинг нэмсэн дээрөө эсвэл цалингийн 15%-аар нэмээд 5%-ийг нь би хөрөмтлийн санал руу оруулаад одоо тэгж урт хугацаагаар урамшуулсан дээрөө гэвэл аль нь илүү сэтгэл ханамжтай байх вэ гэхээр 5%-ийг хөрөмтлүүлсэн илүү хүнд
одоо санхүүгийн маш өндөр сэтгэл ханамжтай байна. Ингээ ийм зүйлийг компаниуд бий болгоод одоо хувийн хөрөнгө оруулалт, хувийн тэтгэврийн сан одоо хөрөнгө оруулалтын сангуудад тэтгэврийн сангийнхаа одоо дансыг нээснээр юу болж байна вэ гэхээр одоо ажилчдын эргэцэн багасч байгаа. Дээрээс нь тодорхой нөхцлүүдийг тавиа те 2 жил ажилласан ажилтан 3 жил ажилласан ажилтнаа би манайхан 5% нэмэгдлэг болгоно 10% нэмэлт хөрөнгөлийг бий болгоно гэх юм бол маш тогтвортой ажил хүчийг бол бас нэг хямд зардлаар нийт зардлын дүнжлэхэн гэхдээ тогтвортой байхын нөхцөлийг нь бол бүрдүүлчих. Ажилтан талаа харах юм бол мэдээж одоо эрсдлийг давах тий давуу талтай болж байна. Хадгаламжаас өндөр өгөөжийг бий болгож байна. Хөрөнгө оруулалтын тодорхой хэмжээний мэдлэгтэй болж байна. За ийм давуу талууд бол байгаа л гэж надад харагдаад байна. За тэгвэл одоо бид бүхэн за тодорхой хэмжээний сая чи ярьсан тий 2.7 сая төгрөгийн цалин авлаа. За мэдээж сардаа нэг за байгууллагаас өөрөөсөө нэг 20 орчим хувь шимтгэл төлчих чинь цалингаас. За тэгвэл 20 орчим хувийн шимтгэлийг чинь нийт нэг 16.5 за 17 орчим хувь нь ирээдүйн яг өөрийнх нь тэтгэврлөө хадгалагдаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хэмжээ мэдээж яг ингээ хоригдлогдоод явах юм бол 10 жил 20 жилийн дараа бол яг төрдөө итгэ явах юм бол маш бага. За тэгвэл компаниас болон за яг би өөрөөсөө цалингаас яг жилдээ ингээд сардаа 5% хоригдлол үүсгээд явъя. Тэнгүүд энэ ингээд 40 жилийн хоригдлын жишээ харагдчихэв тийм ээ. За энэ дээр илүү дэлгэрэнгүй. За тэгээ одоо хэдүүлээ маш одоо инженеэр бодоод би 2 сая төгрөгийн цалинтай магадгүй одоо тий одоо залуу 2 сая төгрөгийн цалинтай байж. Би 25 настай. Тэтгэврт гарахад надад одоо 40 жил цаашаа байна. Тэгэхэд би 2 сая төгрөгийн цалингийнхаа 5%-ийг тэтгэврийнхаа хөрөмтлийн санал үе гэдэг. Манай ажил олгогч тэрийг маань дэмжиж бас 5%-ийг нэмж хийгээд. За ингээд хийгээд авах юм бол 40 жилийн дараа юу болж ийнө гэхээр тухайн хүний өөрийнх нь оруулсан мөнгө нь 533 тэрбум төгрөг. Ажил олгогчоос оруулсан нь 500 одоо 33 сая төгрөг те. Уушаараа сая төгрөг шүү те. 533 сая, 533 сая. Хөрөнгө оруулалтын өгөөж гэдэг зүйл маань өөрөө 1.6 тэрбум төгрөг. Ингээд нийлээд тэтгэврт гарахтаа 2.7 орчим тэрбум төгрөгийн тэтгэврийн хөрөнгөлтэй гарах боломжтой байж байгаа. Чи ерөөсөө цалингийн өсөлт тооцоогүй яг л сар бүр за 5% гэдэг чинь өөрөөсөө 100 мянган төгрөгийг л хөрөнгөлтэй. Энэ бол одоо инфляцныг 6%-аар бодох юм бол 700-аас 800 сая төгрөг гэсэн үг. Одоо худалдаа авах чадвар. За ийм хэмжээний худалдаа авах чадвартайгаар тэтгэврт гарч болох нэ. Тэгэхээр одоо тэтгэврт гарчаад тодорхой хэмжээний одоо орон сууц те эсвэл 2 жижиг орон сууц тодорхой санхүүгийн асуудлуудаа шийдэж явах боломжтой. Хэрвээ би тэтгэврт гарахаас өмнө хувийн тэтгэврийн сангаас мөнгө авах юм бол одоо би те энэний талаар нь ч юм уу те яаж 4-1-ээр нь за ингээд одоо бизнес хий те шин зүйлийг эхлүүлэе гэж явах боломжтой. Тэгэхээр энэ дээр одоо энийг үзэж одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа одоо ажил хийж байгаа хүн болгон компанида би юм одоо сантаа болёо биднийг дэмжиж өгөөч гэгээд санал тавьж болно гэсэн үг тийм. Дээрээс нь компаниуд ч гэсэн тодорхой үнийн нөөцийн бодлого хүрээнд яг одоо хувийн тэтгэврийн санг хөрөнгө оруулалтын сантайгаа яриад бас одоо байгуулаасаа гэж хүсэж байна гэсэн үг. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Хоёулаа за тэтгэврийн ууган сан гэдэг зүйлийн талаар ярьлаа. Мэдээж ажил эрхэлж байгаа, цалин авж байгаа хүн бүрт энэхүү зүйл хэрэгтэй. За манай улсаас гадны улс орнууд яг давхар тэтгэврийн хөрөнгөлийн одоо бодлогыг хэрэгжүүлдэг. Мэдээж төр нь оролцож байна. Хувийн хвшил хөрөнгө оруулалтын сангууд оролцож байна. За энэ хоёрын за хууль зохицуулалт, за хөрөнгө оруулалтын хэлбэрүүд нь нийлээд маш том хөрөнгө оруулалтын өгөөжийг бий болгож байна тийм. За тэгвэл за маш товчхоноор өнөөдрийн ярьсан сэдвийг хурангуулад хэлэх юм бол юу гэж хэлэх вэ? За тэгэхээр одоо хөрөнгөлт хийх үү, хөрөнгө оруулалт хийх үү гэдгийг тэтгэврийн тогтолцооны тулгуур гэдэг. Тэгэхээр манайх бол ганцхан хөрөнгөлүүлдэг нэг хөлтэй байна тийм. Тэгэхээр илүү олон хөлтэй болсноороо хөрөнгө оруулагчдад ч гэсэн санхүүгийн зах зээл төр ч гэсэн эрг нөлөөг бол бий болгож болох юм аа. Тэгэхээр дээрэс нь одоо манай улсын тэтгэврийн хэмжээ дундад цалингийнхаа 30% тэнцэж байгаа гэдгийг хоёулаа харчлаа шүү. Тэгэхээр ганцхан улсынхаа тэтгэврт найдах бус өөр их өсвөрт найдах боломжийг нь олох боломж тэтгэврийн хөрөнгө оруулалтын сан гэдэг зүйл төр байна. Дээрэс нь манай улсын хүн амын 11% нь тэтгэврийн насныхан байна. Энэ тоо жил ирэх тусам өсөж байна. Одоо залуу гэр бүлийн төрөлтөнд багасч тэ ингэ нэрлэхэд байна. За ингээд одоо эрүүл мэндийн сайжраад эрүүл мэндийн тодорхой асуудлуудаа сайжруулж байгаа учраас
ингээд одоо тий дундаж насалт ишилж байна. Тэгэхээр хуурамчлалын тогтолцооны сул талыг бид нэр одоо амсах гэж эхэлж байна. Тэгэхээр энд өвөлдөө эртхэн бэлтгэх хэрэгтэй гэсэн. Тэгээд тэтгэврийн хуримтлал түүний өгөөж нь мэдээж ирээдүйн санхүүгийн дархлааг бий болгож байна. Бусад улс орнуудын тэтгэврийн сангийн хөрөнгө дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 90-130% тэнцүү байхад манайд бол одоо маш бага хувьтай байна тий. Тэгэхээр ийм учраас хэдүүлээ за хөрөнгө оруулалтын одоо сангуудаар дамжуулаад хуулийн тэтгэврийн санг бас хэрэг үүсгэн байгуулах юм бол ажилтан болоод ажил олгогч аль аль талд бол хэрэгтэй зүйл болох юм аа гэж бас. За тэгэхээр эрхэм мөндөд үзэгчтэй за тэтгэврийн уган сангийн талаар өнөөдөр Дарханбаяр шинжээч бол Эрдэнэслэмний би хүрж дууслаа. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.